Одоо эрдсэн шинжилгээнийх нь хариуг ингэж үзэхээр ер нь эрдсийнх нь одоо яг энэ гол зураас нь тэгээд энэчнээс ногоон руугаа байвал сайн, нөгөөдөл рүүгээ улаан тэгээд ихсэн байвал одоо илүүдсэн байвал улаан руугаа ихтэй. Тэгээд хувь нь хүртэл гарч ирээд тэгээд ямар эрдсэн илүүдж जैन, дутагдж जैन яг гоё ингэж баланстай байна гэдгийг маш гоё ойлгомжтой тайлбарлаж гисэн. Тэгээ уусаа яг харахад л ойлгомжтой юм билээ тийм. Шинжилгээ нь барыг нэг 2-3 минут болсон баха. Аппаратаар үзэхдээ болохоор ингэж 3 удаа, юу лээ 4 удаа 5 удаа ч л нэмээд. Тэр нэр аваад за нэг минут гарan 2 минут л юм дөө. Тийм. Тэгээд яг хөө эмчийн зөвлөгөө маань болохоор бит хоёр дээр нэлээд удаа байсан 30 минут баг цаг болсон баха. Тэр чинь айгүй ярих юм амар ихтэй юм билээ. Одоо ямар эрдэс дутагдж байгааг нь бас хэлж өгөөд ямар нь яг ингэж яг сайн баг юм бас хэлж гисэн тий. Бит хоёр бол магник бол магтмаар байгаа. Тэгээд бит хоёроос нөө шөнийн нойрондоо бас яг тэр үед бол жоохон муудсан байснаа яг сая л мэдэрсэн. Одоо болохоор туслуудаа бүгдийн сайхан хийлгээд магнигаа сайхан уучингууд оройд бол амар удаж байгаа тий. Хүүхдээ уруулаа ингээл. Ялангуяа одоо миний хувьд болохоор төрсний дараа яг рефлексээр ингэ шүн болгон ойр орхон сэрдэг, тусал хилгүүлээ, тэгээд магнигаа угаад тэгээд амар гоё унтдаг болчихсон шүү дээ. Одоо үед ч хүмүүс амар их суугаа байдаг болсон. Тэгэл ерөнхийдөө амьдралын маяг бүгд нэг хэвэн болсон шүү дээ тий. Тэгвэл одоо яг ингээд хэрэгтэй юм доог мэдээд авчвал би яг юун дээр ажиллахаа мэдээд авчихаар илүү амар юм байлээ л дээ. Бид хоёр нүн дасгал хөдөлгөөн бас аягүй хийдэг болохоор эрт цаана явж гин тий. Яг ингээд бие чагнж бас хөдлөх нь илүү ашигтай байсан. Яа тэгэхээр тэрийг мэдэхгүй болохоор чи ингээд ядраад байдаг байхгүй. Тийм. Тэгээд бид хоёр ч баян хөдөлгөөнтэй байдаг учраас аягүй хөлсөөр эрдсэн алдчихдаг. Одоо бэлгээ бит хоёрын гол зорилго ч ерөөсөө жоохон уртудаан амьдраад тий. Уусаа бидний үеийнхэн дандаа амар орой хүүхдтэй болж байгаа. Дараа нь хүүхдүүдтэй бас гоё уртудаан наслаад тий нэг хяналтчихсан. Хүүхдийг үзээ тий. Эрүүл байж байгаа. Тэр нэг тийм эрүүл гоё амьдрахын сал гэж боддог болсон болохоор амар их эрүүл мэндэд анхаарч эхэлж байгаа. За тусал хэлэх яг орчин бол үнэхээр гоё юмсан. Ингээд араас ингээд массаж хийлгээд тэгээд ингээд яг туслаа хийлгээд халуун юм уугаад ингээд ном уншаа суугаад үнэхээр гоё юмсан. Бид хоёр одоо ямар ч тач хүүхдээ бас гоё үзүүлэе гэж бодож байна. Тэгээд үзүүлэнгээ хоёлаа дараагийнхаа эцсийн шилгээ өгөөд хооронд нь харьцуулж харуулсан гоё юм. Одоо хүүхдийнх нэг одоо цус мусаар ахгүй хатгаж өгдөхгүй гэхээр бас ингээд байрч гарчдаг. Тийм. Манай бол айгүй дуртай үзүүлэх баха. Өвдснөөхөө дараа биш өвдөхөөсөө өмнө ирээд эрдсэн шинжилгээнд ороод би эндээ анхаараарай гэж уриалмаар байна. Мой юу баярлалаа.